Ердөө ганц өнөд сонсоод үзээрэй. Сүнс үнэхээр байдаг уу? Шинжлэх ухаанаар батлаагүй ч аимшигаараа болсон хувьд сонсоход сүнс байдаг ч юм шиг. Тэр ч байтугай бидний дунд сүнс харж байсан хүмүүс нэлээдгүй байдаг. Гэхдээ эрт дээр үеэс уламжлагдсан ирсэн зарим шашнууд тэнгэр дээр деваажин газар дор там байдаг. Хүмүүс үхээд сүнс нь там деваажин очно гэж эрт дээр үеэс хүмүүст итгүүлж ирсэн. Харин хүмүүс онгоцтой болоод тэнгэр дээр гарахад тэнд деваажин байгаагүй. Газар доош явахад судлахад тэнд там байгаагүй. Дэлхийн хүн төрөлхтний нийт төрөл дунд 608 тэрбум гэдэг. Тэгвэл 100 тэрбум хүний сүнс хаана ихтэй байгаа гэсэн үг үү? Хүн сүнстэй бол амьтад ч гэсэн сүнстэй. Тэдгээр амьтдын сүнс хаана байгаа гэж бодож байна да. Хулган дээр толгой солих мэс засал хийсэн байдаг. Хулган сүнстэй байлаа гэж бодоход хулганы сүнс толгойгоо дагаж явах уу, биендээ үлдэх үү? Юу гэж бодож байна да. Сүнс бидний мэдхээр биегүү салхи шиг зүйл. Дэлхийн экватор эргэлтийн хурд цагт 1674.4 км байдаг. Тэгэхээр сүнс дэлхийн салхи шуургыг төсдөг юм а гэхэд экватор эргэлтийн хурдыг яаж дагаж нэг газартаа тогтдог юм бол таны бодлоор үнэхээр сүнс байдаг гэж бодож байна уу?